шинэ тэгж хариулах завгүй яваа тэнэг хэн хүн амаараа тэнгэрэж өршөө 도인 ганцхан ээж 도신 후행 얼셔 댕그레진 얼셔거래 자라단 못된 노트 санаатан биер дugшаад байна имгэн болсон ээж танига эдэм чих санхүү юмда аллагын үднийн ойдемас айван нүред өмөрнө эдэм чих санхүү юмда бид их хөвтэй хүмүүс юм аа уран бүтээлч болсон цагаас хойш хэсүүлээд гайхалтай сайхан олон говийн тохиолдлын нэг түүхэн үйл явдал дээр бид бүхэн бас яг багшийнхаа нутаг дээр хөрөлдсөн ирээд яг энэ гоё тэнгэр ээж минь өршөөх юм их уран бүтээлийн дуун суурга буюу гэрэл тгшүүн дээр хөрөлдсөн ирээд нээлтэн дээр нь оролцоо гэж байна. Бага бахта энэхүү дууг суран хүмүүждэг байсан бол бид бүхэн яг одоо энэ цагт багшийнхаа уран бүтээлийг багштайгаа хамтдаа дуулаад энэхүү уран бүтээлийг хойч үедээ болон үеийнхээ хүмүүстэй ингээд хөргөө явж байгаа туйлын их баяртай байна. Тэгээд гайхалтай энэ сайхан дөрж өссөн, нутаг орондоо өсч өссөн энэ сайхан газраа тэнгэр ээж минь өршөөх хэмээх уран бүтээлээрээ дуун суургаа өсгөж байгаа, гэрэл тгшүүгээ өсгөж байгаа багштай болон багшийнхаа гэр бүлд амьдралд нас жаргал хамгийн сайн сайхан мөхрийг одоо дөрвөн шавьгийнхын зүгээс хүсэж байгаамаа. Тэгээд үнэхээр их хувьтай хүмүүс юм аа. Өнөөдөр Монгол улсын ардын жижигчин одоо доктор Чимцээ ихчийн маань одоо яг энэ төрсэн газарт нь одоо яг төрсэн энэ хоолой нэртэй газар тэнгэр ээж минь өршөө гэж энэ сайхан дууны хөшөө бослоо. Энэ арга хэмжээнд бас оролцож байгаа туйлын их баяртай байна. Одоо бүр одоо сургуулийн хүүхэд байхаасаа Чимцээ ихчигээ сонсож шүтгэж ингэж ирсэн. За тэгээд миний хувьд гэхэд бол одоо энэ нутагтаас хүрэлцэн ирж байгаад их баяртай байна. 1993 онд бас Дарганг нутгийн уртын дууны уралдаан Монгол улсын гавьяа жижигтэн Чимцээ ихчийн нэрэмжит гэж болж исэн. 1993 онд Дарганг нутгийн уртын дууны уралдаанд оролцоод би бас төрүүлж тэргүүн байрын шагналыг хүртэж байсан юм аа. Тэгээд бас одоо энэ жил энэ одоо ардын жижигтэн Чимцээ ихчийн нэрэмжит энэ сайхан олон улсын нэршилтэй уралдаан болж үүнд одоо олон сайхан уран бүтээлчид нутгийн уртын дуучид ардын авиаснууд одоо маш олноор хүрэлцэн ирсэн байна. Тэгээд маргааш нөгөөдөр бол наадам үнэхээр сайхан болох баха. Тэгээд чимээ ихчтэй одоо халуун баярыг хүргэе. Энэ сайхан нутгаас олон алдартан авиаснууд төрөх болтугай. Ингээд Чимчээг ээж маань хамт нэгдүгээр ангид оруулна гэдээ хамт оруулсан. Тэгээд би 9-тэй Чимчээ урагшааныг дэлгэхэд 7-той 8 арай хүрээгүй байсан байх. Тэгж орсон. Тэгээ яг хоёлаа дөрөв төгсөөд бүрэн зөвхөн уурхайд хуваарлсан уул баг сургуультай байсан. Тэгээ бид ер нь ээжээсээ 10 гаруй хүмүүс байсан юм. Одоо бол 3 үлдээд байна. Би байна эрэгтэйгээсээ. Эмэгтэй нь одоо Чимчээ тэр дараачийн дүү Дармасур хөдөө байдгийг. Тэг ийм юм байгаа юм. Өнөөдрийн энэ үйл явдал бол өөрийнх нь одоо зохиож өөрөө аялан дуулж ард түмний хүртэл болгосон сайхан тэнгэр ээж минь өршөө дуунд зориулсан юм хөшөөний нээлтийн ажиллагаа боллоо. Ингээ энэ дашрамд энэ хүмүүсийн оролцож байгаа энэ хүмүүстэй бас эрүүл инхийг хүсье гэж бодож байна. Сайн сайхныг өрөөл гэж бодож байна. Шарын Дармасур гэдгээ. Чимцээгийн төрсөн дүүн яг дараах юм байна. Манай Орсон гарсан үед цайтай унттай
сайхан байсан. Ийм сайхан дуучин төрүүд хүүхэд бүлдэр бүгд амьдарчгаа орчиндөө сайхан амьдарчгаа аав ээжийн маань сайхан улсад түмдээ нэгтээ сайхан явсныг үчиж би боддгоо. Өнөөдөр эгч маань өөрийнхөө төрсөн нутаг дээр ээжтэй зориулаад дуу зохиосон хөшөөгөө босгож гадна туйлын их баяртай байна. За өнөөдөр миний одоо олон жил мөрөөдчихсэн мөрөөдөл маань дийлж байгаа ийм сайхан өдрөө. Хүн гэдэг одоо энэ хорвоо дээр мэдлж байгаа нь үнэн боловч яаж явах, ямар ус ууж амьдрах нь бол бас энэ газрын авшиг шингэдэг гэж боддгоо. Ээж минь намайг энэ газар одоо хөрс шороон дээр би хөрсөн дээр бууцсан дээр төрсөн өвөл гарсан юм хүн байгаа. Энэ газар унгасан эндээ би одоо их баярлж явдаг. Би яагаад дуучин болсон бэ гэвэл сайхан улсуудын удам билээ би. За тэрнээс гадна энэ сайхан хоолой нэртэй авшигтай газар төрсөн. Тийм болохоор би энэ нутагтаа их баярлж явдаг. Энэ нутаг усыг баясгаж уйсуулж байх ийм газар болно. Энд ирсэн бүх хүмүүс энэ дээр заавал Тэнгэр ээжийг дуулна гэдэгт бол би яг итгэлтэй байна. Яг дуулна. Өнөөдөр Монгол улсын ардын жижигчин Шарын Чимэцээ эгч маань одоо яг төрсөн бууцсан дээр эгч маань бас ээждээ зориулж Тэнгэр ээжимэх одоо дуун суургыг босгоод нутгийн зам лах дүүсээ зөвлөлөө сайхан өдөр байна. Тэгээд 23 24-ний өдрүүдэд бас Чимэцээ эгчийн нэрэмжит олон улсын дарган гуртын дууны олон улсын уралдаан бас Сүхбаатар аймгийн Баруун хотод болох гээд одоо маш олон газраас уртын дуучид хүрэлцэн ирсэн байна. Тэгээд эгчтэй ийм сайхан одоо үйл хийж ээждээ зориулж дуун суург босгож тэгээд энэ уртын дуу хэмээх энэ сайхан өвийг одоо уламжлан одоо түгээн дэлгэрүүлж маш олон шавнараа одоо бас төрүүлж байгаад л бол баяр хүргэе. Тэгээд урт удаан наслах үлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Суудын мянган дуу хэлэхэд ахтай шарган цааны нараад ангидож дуулсан дуугаа 알고 심게 쓴 곡이 악시대 주노다 아이거성 오야다 아이고 신게 쓴 곡이네 악시대 주노다 아무튼